Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 53 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Kindly words do not enter so deeply into man as a reputation for kindness. Mencius. За тэгэхээр өнөөдрийн маань персептийн хувьд болохоор күнзийн дараах хамгийн алдартай күнзийн суртлын сэтгэгч Mencius гэдэг хүний хэлсэн үг байлаа. За тэрээр болохоор күнзийн суртлын түүхэнд хоёр дахь гигэн хэмээн өргөмжилдэг юм байна. За тэгээд түүний нэрээр нэрлэгдсэн номлол харилцан яриануудыг нөгөө Мензи гэж нэрлээд тэгээд нөгөө нэг судар болон үлдсэн байт юм байна. За түүний үндсэн гүн ухаан гэдэгчлэн л да хүн төрөлхтний сайн чанар бөгөөд зөвийн талаар төрлөх сайн чанар шин шан гэд дөрвөн соёо шин дуу. Тэр дотор болохоор өрөвдөх хайрлах сэтгэл, ичих зэвүүцэх сэтгэл, хүндэтгэх найр тавих сэтгэл, зөв бурууг ялгах сэтгэл, зэрэг юм одоо эдгээр зүйлсийн талаар юм номлол харилцан яриа зэргийг үлдээсэн хүн юм байна. Ер нь бол нөгөө нэг хятадын үнэхээр алдартай философч күнзийн дараах хоёр дахь күнзэл юм байна л. За тэгэхээр хэдүүлээ персептэд орчуулах гэдэг үзье. Ийдэг үг хүнд инэрэнгүй үйлдэл хийхээс илүү орохгүй. Энэ миний англи хэл ерөөсө болохоо байжээ. Англиас монгол руу орчуулдаг маань ер нь жоох хэцүү. Тэгээд ер нь бол юм бас нөгөө талаар жоох өөрийгөө хамгаалах үг хэлэх юм бол философчдын үг амар тийм ядаргаатай. За тэгэхээр яг энэ ерөнхийдөө агуулгыг болохоор хин нэгэнд үгээрээ ингээ нэг ийдэг зөөлөн үг хэлсэн одоо нөгөө хэлэх нь юг инэрэнгүй байдал инэрэнгүй үйлсийг ингээ бусдад үзүүлэхээс илүү бол байж чадахгүй гэдэг нэг тийм ерөнхийд нэг тийм утгатай л байна л да. Нөгөө нэг үг бол хинч хэлж чадна. Эсвэргээрээ тэрийг үйлдэл болгоно гэдэг чинь өөрөө маш том. Одоо нөгөө үг үйлдэл хоёрын ялгаа гэх. Үйлдэл гэдэг чинь тэр хүнээс маш их хүчин чармайлт зүтгэл гаргаж иж альва нэгэн инэрэнгүй зүйлстэй тэр маань өөрөө бусдад илүү бүр ингээ гүн хурж очно гэх. Хэдүүлээ нөгөө нэг бас яг ингээд өдийг хүртэл ингээ 53 дахь дугаар хүртэл ингээ сонсоод байхад энэ тэр нөгөө персептүүд маань үнэхээр яг инэрэнгүй бай гэдэг рүү амар их нөгөө чиглэсэн персептүүдийн дунд маань зөндөө байгаа. Тэгээ нөгөө талаар болохоор нөгөө өөрийнхөө бай. Өөрөөрөө бай. Өөрийнхөө гэхээр бас арай жоох өөр юм байна. Өөрөөрөө бай гэдэг тал руу бас чиглэсэн ингээ үгнүүд гээд. Тэгээ яг ингээд одоо яг 53 дахь өдөр дээрээ ингээд энэ бүгдийг дүгнээд үзэх юм бол амьдрал гэдэг нь бусдад инэрэнгүй байж тэгээд нөгөө талаараа хин нэгнийг дуурайхгүй хин нэгний өмнөөс амьдрахгүй эсвэл хин нэгнийг өмнөөс амьдруулахгүй яг амьдралдаа хариуцлагатай байгаад өөрөөрөө байх хоёр маань маш их чухал юм а гэдгийг хэлж байна л. За тэгээд өнөөдрийнхөө дугаараар хэдүүлээ. Доор коммент хэсэгт бусдад хийсэн инэрэнгүй
тийм туслах, сайн дурын одоо нэг тийм хийсэн гоё зүйлсээ хуваалцаж бичиж гэж бодож байна. Энэ маань ингээд нөгөө нэг сайн зүйлс маань дахиад дараагийнхаа сайн зүйлсийг ингээд нөгөө дууддаг болохоор хэдүүлээ тэрийг бусдтай хуваалцаад бусдад ч гэсэн ингээд нөгөө нэг сайхан эерэг энергийг бэлгэлцгээе гэж бодож байна. За тэгээ комент хэсэг дээр юу бичих тохиол гэж жинэтгэл танд панда тэсэн ядан хүлээж бай. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлцгөөе. Баярлалаа, баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд панда.